Эрхэм үзэгчдийн энэ өдрийн амар амгалан гэрэл нэлтгийн албанд Америкийн эцэст улсын нийслэл Вашингтон DC хотоос бэлтгэн өргөдөг Америкийн өнгө цуврал нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэж байна. За маань нэвтрүүлэгтээ Америкийн эцэст улсаас мах бүтээгдэхүүн Монгол руу оруулдаг NWC компани. За мөн Америкийн эцэст улсын Сан Францискотод үйл ажиллагаагаа эрхэлдэг Бид Монгол Экспресс хамтран ажиллаж байна. Бид Монгол Экспресс өссөн хүлэг Америкаас шууд худалдан авах боломж. Бид Монгол цэгийн сонгоод захиал. Америк дахианы ой, мөч, далавч, цээж, нурууны ясгүй гуй, бүтэн мах, цацагт хэруулын мах, бүх төрлийн үндгийг төрөлжүүлэн худалдаж байна. Хүссэн газарт тань шуурхай хүргээд өгье. NWC 34 60 2011 оны байдлаар дэлхийн цэргийн зарлаараа тэргүүлэх эхний 15 улсыг чагсаахад Америкийн эцэст улс $711 тэрбум зарцуулж байгаагаараа эхний байранд орж байгаа. За энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.9%-аар тэнцвэ. За энэ хүү 15 улс орны зарцуулж байгаа мөнгөнд дүнгийн 49.6%-ийг Америкийн эцэст улс дангаараа зарцуулж байна гэсэн үг. За харин араас нь удаалж байгаа хятад улс $143 тэрбум зарцуулсан бол Оросын холбооны улс $78 тэрбум зарцуулсан байна. Америкийн эцэст улсын зэвсэг түвшнийг айрам, тэнгисийн цэрэг, тэнгисийн явган цэрэг, агаарын цэргийн хүчин, эргийн харуул гэж ангилдаг. Эргийн харуулаас бусад салбар нь Америкийн эцэст улсын батлан хамгаалахын яамны бүрэлдэхүүн багтдаг. Эргийн харуул нь инх цагт дотоодын аюулгүй байдлын яамд хаяалагддаг боловч дайны цагт тэнгисийн цэргийн хүчний газраа дамжуулан Америкийн эцэст улсын батлан хамгаалахын яамны хаяад ордог. Америкийн эцэст улсад 17 наснаас эхлэн цэргийн албыг сайн дураараа хаштагдвал хугацаа цэргийн алба гэж байдаггүй. Гэхдээ Конгрессаас цэрэг татлага явуулах эрхийг олгосон байдаг. Өнөөдөр Америкийн эцэст улсын зэвсэг түвшний ерөнхий командлагчаар Америкийн эцэст улсын ерөнхийлөгч Барак Обама ажиллаж байна. Америкийн эцэст улсын ерөнхийлөгч болон батлан хамгаалахын нарийн бичгийн даргад нэгдсэн штаб зөвлөгөө өгдөг. Энэхүү багт нийт 7 гишүүн бүхий нэгдсэн штабын дарга дээд даргаар өдөртүүлсэн салбарын штабын дарганаар ордог. Мөн цэргийн ажиллагааг дипломат ажиллагаатай уялдуулан зохицуулах зорилгоор ерөнхийлөгчийн дэргэд үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажилладаг. Америкийн эцэст улсын цэргийн хүчнийх нь холбооны нэгдсэн улсад тохиох байгалийн гамшиг үеэр тусалцаа үзүүлдэг. За жишээ нь 2005 онд болсон Катрин хар салхины дараа Америкийн эцэст улсын мужуудаас 58,000 гаруй цэргүүд үржиж тусч байсан бол 2008 онд болсон Эке хар салхины өмнө болсон дараа үндэсний коалицийнх нь тусч байжээ. 2008 оны 7 сарын 31-ний байдлаар Америкийн эцэст улсад 436,642 хүн цэргийн жинхэнэ алба хааж байсан бөгөөд бэлтгэл хүчний 7 бүрэлдэхүүн хэсэгт нийт 848,056 хүн бэлтгэгдэж байжээ. Энэ үзүүлэлтээр Америкийн эцэст улс зөвхөн хятадын ардын чөлөөлөх хайрын дараагаар удааж дэлхийд 2-т орж байна. Америкийн эцэст улсын зэвсэг түвшин дэлхийд даяар цэргийн үйл ажиллагаанд оролцдог. 2008 оны 3 сарын байдлаар 39 орны 820 гаруй баазад байрлаж байгаагаас Иракт 150,000, Германд 56,200, Японд 33,122, Өмнөд Солонгост 26,000, Афганистанд 31,100 цэрэг байршжээ. Гэхдээ эдгээр тоо тогтмол биш бөгөөд байн янз бүрийн ангилтгэлийг гадаадаас эргүүлэн татах буюу гадаадад илгээдэг байна. Харин Америкийн нутаг дэвсгэр дээр болон Америкийн эцэст улсад харьяалагдах далайн усанд байгаа хүлэг онгоцнууд дээр нийтдээ сая 83,027 бие бүрэлдэхүүн цэргийн жинхэнэ алба хааж байна. Тэдний дийлэнх буюу 883,430 нь Америкийн эцэст улсын их газар дээр тархан байршжээ. Далаад 90,218 цэрэг байдгаас 2,970 нь Гуамд, 137 нь Пуэрто Рико байрлаж байна. Түүнчлэн хаваан арлууд дээр 36,827, Аляскад 19,828 цэрэг байрладаг. За тэгвэл нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар Америкийн эцэст улсад цэргийн сургууль сурж байгаа нэгэн монгол залуутай та бүхнийг уулзуулъя. За түүнийг Хишиг Нэмэн Ундрах баяр гэдэг. За бид нэвтрүүлгээ South Carolina мужийн Хуамхаа тоогоор 2-т ордог Charleston хотоос үргэлжлүүлэн хүргэж байна. За Charleston хот нь Америкийн эцэст улсын түүхэнд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан за нэлээд түүхтэй хотуудын нэг байдаг.
За 1861 онд иргэний дайн энэхүү хотоос одоо эхэлсэн гэж хэлж болно. За тухайн үед энэ Чарльстон хотод байрладаг Америкийн Нэгдсэн Улсын холбооны цэргийн бааз руу 11 муж нийлсэн өмнөдийн цэргүүд нь дайрснаар энэхүү дайны гал дүрлцэн асаж. За энэ иргэний дайн 5 жил гаруй үргэлжилсэн түүхтэй байдаг. За мөн бас нэг онцлон хэлэх зүйл бол 1841 онд энэ хотод үүсгэн байгуулагдсан цэргийн сургууль байдаг. За энэ сургуулийн академид сурдаг оюутнууд энэ иргэний дайнд хамгийн анхны одоо байлдагч нар хамгийн анхны хохирогчд болж үлдсэн байдаг. За тэгвэл энэ хотод одоо энэ сургуульд сурдаг нэгэн монгол оюутантай таавахныг уулзуулъя. За сайн байна уу? Манай нэвтрүүлгийн одоо урилгыг хүлээн авч оролцсон одоо биднийг үзэж байгаа үзэгчдийн хамтдаас түүл их баярлж байгаагаа илэрхийлье. За тэгээд өөрийгөө танилцуулах. За юуны өмнө бас энэ нэвтрүүлэгт ингээд орж байгаадаа баяртай байна. Тэгээд намайг Гишгэнэмийн Ундрах хоёр гэдэг. Одоо Citadel гэдэг одоо Чарльстонд байдаг цэргийн сургуулийн оюутан. Америкийн Нэгдсэн Улс даяараа ердөөс 6хан цэргийн коллеж байдаг. За түүний нэгд нь бол одоо энэ өөрөө чинь сурч байгаа Citadel гэдэг энэ цэргийн сургууль ортгоо. За нэлээд Америкийн Нэгдсэн Улсын цэргийн түүхэнд өөрийн гарамгаа байлдагчид, гарамгаа сурагчдаараа алдартай юм сургууль байдаг. Тэгэхээр энэ сургуульд хэдэн оноос эхэлж орсон бэ? Хэдэн жил сурч байна сургууль? За би энэ сургуульд сураад 1 жил болж байна. Одоо эх жил 2 дугаар курстэ орно. Тэ таны хэлсэнчлээ одоо Америкт бол яг одоо манай сургуультай адилхан цэргийн чиглэлийн сургууль 6 байдаг. Тэрний нэг нь одоо манай одоо энэ сургууль байгаа. Тэр сургуульдаас ер нь манай сургууль бол ер нь жоо баг анхдагчдын нэг нь 1842 онд анх байгуулагдсан. Яг 41 онд суурин тавигдаад 42 онд байгуулагдсан гэж ярьдаг. Яг бус тэр сургуулиас ганц ялгарх онцлог нь гэх юм бол одоо тэр цэргийн сургууль дотор ингээд одоо нэг усан цэрэг, явган цэрэг, агаарын цэрэг гэдэг одоо бүх чиглэлээр нь одоо бэлтгэдэг байгаа. Тий. Мөн өөрийнхөө одоо сонгосон одоо мэрэгчлэрээ бас сурна. Бас цэргийн гэдэг ер нь жоохон онцлог давуу талтай. Тэр сургуулийн хувьд хичнээн сонсогч оюутнуудтай тийм ээ хэдэн хувь нь эрэгтэй байдгийн. За эмэгтэй сонсогч нар байдгүй. Америкийн Нэгдсэн Улсад цэргийн гэртээ сурах юмсан гэсэн олон монгол залуучууд одоо бидрийг үзчихэж магадгүй. За ер нь энэ сургуулийн талаар бас дэлгэрэнгүй ярилцг байна. За манай сургууль гэх юм бол за ер нь 190% нь бол эрэгтэй сонсогч нар байгаа. Нэг 10% л эмэгтэй. За тэгээд одоо Америкаас гадна бусад өөр улс орноос гэх юм бол нийтдээ нэг бас 14-5 улсаас байдаг. Азиас бол нэг 3-4 улс. Вьетнам, Солонгос, Тайван, одоо ингээ Монгол гэсэн нэг иймэрхүү улсууд. Манай сургуульд одоо Монгол гэх юм бол настай нийлээд одоо 3 оюутан байгаа. Тэгээд за тэр Тайван зэрэг тэр улсууд болохоор одоо манай сургуультай тодорхой хэмжээний гэрээ байгуулад хүүхдүүдээ ингээд улсынхаа зардлаараа манай сургууль сургаад одоо төгснөхийн дараа буцаж өөрийнхөө улсын одоо цэргийн албанд 10 жил ажиллах юм уу иймэрхүү гэрээтэй ажилт юм байлээ. Аль болох олон монголчууд ирээд ингээд энд сураад одоо мэдэх ёстой зүйлсээ аваад Монголдо ингээд хэрэгтэй хүн болоод яваасай л гэж одоо боддیں۔ За Америкийн цэргийн сургуулийн онцлог гэх юм бол хангамж одоо техник хэрэгсэл бол айгүй сайн. Тэгээд багш нар нь ч гэсэн одоо эндэрт одоо зааж сургаж байгаа юм нь болохоор айгүй тэгж бие тааж те та нар эний чи ингэдэг шүү тэгдэг шүү гэдэг айгүй бие таах айгүй юм заадаг. Тэгээд ер нь одоо бүр одоо цэргийн одоо эрдмийг бол одоо бүр аагаас нь бүр яа хүртэл бүр нэг бүрчлэн одоо манайх жишээ нь одоо нэг үдсэн юм бол айгүй ингэж олон дахин давтаж баттгааж одоо яг өөр тэр хүнд нь яг хүргэж айгүй тэгж заадаг да. Хэрвээ агаарын хүчний ангийг сонгосон тийм хүмүүст бол одоо тэр яг дадлагаа одоо ерөөсөө яг л юун дээр хийн одоо тэр онгоцныхоо эд анги одоо бүх юм дээр л ингээ хийн. Жишээ нь одоо би арми гэх юм бол би одоо бүх одоо газрын зурагтайгаа яаж ажиллах вэ? Одоо тэр бууз хэсэгтэйгээ яаж ярьцгаа яаж одоо ингээ бүх талаар ингээ бүрэн хангагдсан. Чи түрүүний хэлж байгаа нь ер нь Азийн орнуудаас 3-4 орн байдгаа гэх юм. Вьетнамууд одоо жишээлбэл улсынхаа зардлаар оюутнуудыг энэ суугаад цаагаад 10 жил төрийн албанд ажиллах тийм ээ цэргийн албанд ажиллах юм нөхцөл болцоог хангаж өгдөг гэдэг. За Монголоос ирж байгаа одоо чи
чамтай хамт сурч байгаа одоо 92 оюутан байгаа гэж ямар зардлаар сурч байна? За манай нэг барилдаг банд битээр болохоор scholarship-ээр сурж байгаа одоо тэтгэлгээр 100% тэтгэлэг авчиж сурж байгаа. Манай нөгөө банд болохоор өөрийнх нь зардлаар сурж байгаа. Ер нь Монголоос ирж байгаа ч юм уу, ер нь гадаадаас ирж байгаа тэр оюутнууд за бусад одоо тэр Тайван, Вьетнам гэдэг юм бол тэр улсынхаа зардлаар сурах оюутнууд бол ихэнх нь өөрсдөө зардлаа даадаг. Хэрвээ яг ямар нэг спорттой тий үнэхээр мэрэгжлийн тамирчин бодлоо ингээд бэлтгэгдсэн байгаа тамирчин гэх юм бол бас тэндээс scholarship авч болно. Чиний хувьд scholarship авах яаж хөдөлж ирсэн бэ? Америкийн цус чи шууд Монголоос ирсэн гэж байна. Ер нь Монголоос scholarship-ээр хөөцөлтөд анхнаасаа энэ сургуульд орвоо, нэг бол ирсэн хойно хөөцөлтөө. Миний хувьд гэх юм бол би өөрөө бас чөлөө төхөр хичээл одоо ингээд улсын шгшээ багт багтаад ингээд тамирчин ингээд болоо явж ирсэн. Тэгээ би бас миний өөрийн хувийн бодол гэх юм бол тамирчин гэдэг бол залуу хүний л одоо ажил. Тийм учраас хэрвээ би одоо ингээд барилтаа байлангууд надад заавал боловсрол мэдлэг хэрэгтэй. Тийм учраас за би ер нь нэг айгүй тийм сайн мэдлэг боловсролтой болохгүй маа гэж бодоод би бас ингээд өөрөө хуваараа ингээд интернетээр ингээд сургууль хайгаад ингээд өөрөө үзсэн. Гэхдээ би яг яаж ямар аргаар ямар гарцаар одоо ингэж гадагшаа сургуульд яваад ингээд сурах уу гэсэн бүр яг ингээд гацсан байсан. Тэгээ би одоо манай сургууль одоо энэ жил төгсөх курсын оюутан лусан дэржин төртөгдөх гэдэг найзуудыг би энэтэй холбоо тогтоогоод би нэг юм гээд битээр ингээд ярилцаа. Тэгээд манай тэр найз маань намайг энэ сургуультай холбож гисэн. Би ер нь scholarship гэх юм бол би Монголд байж байхдаа л энэ сургуультай холбоо ороод ингээд хөөцөлтөд ингээд болсон да. Одоо тэгээд залуучуудтай хэлэхэд одоо ер нь Монголд өчнөө бас ийм цэргийн сургууль сонирхож байгаа юм эсвэл Америкт одоо сургууль сурах хүсэлтэй өчнөө залуучууд байгаа тий. Тэр залуучуудтай гэж хэлэхэд бол ер нь бол тэр эрэл сурал хайгуул тий. Тэрнийг өөрөө их сайн хайгаад өөрөө их хичээх юм бол Америкт бол тэгэж заавал өөрөө энд байхгүйгээр ингээд бас Монголоосоо хөөцөлдөөд ингээд холбоо тогтоогоод имэйл бичээд ингээд яах юм бол ер нь боломж их байд юм лээ. Би бас тэрийг өөрийн биеэрээ мэдсэн л дээ. Чи яг ямар чиглэлээр сурч байна? Мэдээж хэрэг сургууль дотор олон чиглэл байгаа гэдэг нь ярьжсэн тийм ээ. Яг ямар чиглэлийн ямар одоо хичээлийн гүнзгийрүүлэн олж үзэж байгаа юм? За яг манай сургуулийн хувьд гэх юм бол яг 5 үндсэн тийм юутай байгаас сургуультай тий. Тэр нь болохоор одоо математик, инженер, одоо education одоо гэх мэт одоо 5 байгаа. Би болохоор миний хувьд гэх юм бол би Монголд бас их сургууль төгссөн. Тэгээд бизнесийн удирдлагаар төгссөн. Одоо энд болохоор би хуулийн чиглэлээр сая эхний жилээ болохоор хуулийн чиглэлээр сурна гээд хуулийнхын чиглэлийн ингээд ангиудыг аваад ингээд явсан. Тэгээд яг эхний жил гэх юм бол зөвхөн үндсэн цөөр хичээлүүдэд үзэл яг одоо өөр эцсийн одоо мэргэжлээ сонгох бол одоо энэ жилээс эхэлнэ. Тийм учраас би ч гэсэн одоо бас энэ жоохон санхүү бизнес тал руугаа бас санхүү тийм тал руугаа л сурах гэж бодож байгаа. Дээрээс нь бас давхар мэргэжлээ төгсөн. Бид нэр одоо удирдагч бас өөрийнхөө сонгосон мэргэжлэр дээрээс нь одоо энэ цэргийнхаа чиглэлээр төгсөн. Ер нь бол жоохон давуу талтай. Бид нар бас одоо ингээд айгүй их зэрэг юмар их шахуулдаг одоо хичээл одоо цэргийн бэлтгэл энэ тэгээд ер нь бол айгүй завгүй л байд юм да. Тансаг дайшинзнууд ээ нөө чанарлаг захирлаг дэг чи харагмаар л байгаа зү. Чансаатай хөлөглөж дэлхийн дэвшилтэй технологиор гайхуулж хэрэгцээтэй бүхний авах хүслийг тань биелүүлэх том хялбархан боллоо. Америк автомашин, компьютер, захиргаан бараа, хувцас, бутад, ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүдгээд хүссэн бүхнээ та бид Монголын мэнээр захиалаарай. Танд итгэлтэй хялбар шуурхай үйлчилгээг үзүүлж таны захиалтыг гэрт чинь хүргэж гарттай нь атгуулна. Бид Монгол Экспресс. Хүүхдүүд ямар хоолнд дуртай байдаг вэ? Мах 65%, агшаасан будаа 60%, чихэр 90%. Гэхдээ чихэр хоол биш. Танхианы далавч 95%. Яагаад? Тэжээллэг амттай учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой нөлөө үзүүлдэг. Зөвхөн хүүхдүүд ч биш, томчууд далавчийг 100 шилбэрээр хатуундаа шар айрагны даруулгаар тоглолт үзүр үзэхтэй өргөнөөр хэрэгэлдэг байна. Америкт хамгийн эрэлттэй хүнсний бүтээгдэхүүн бол танхианы далавч юм. 100% итгэж болно шүү. NWC 346060
Бид Монгол Экспресс дэлхийн топ Apple, Amazon, Best Buy, eBay, New Web дэлгүүрүүдийн электрон бараг гихтээ хөрвүүлмээр байна. Бид Монгол цэгийн маань сонгоод захиад. Энэ бол дахианы далавч шарж болгоод 100 хийж болно. Бууцтай хамт ширээн дээр тавьсан ч болно. Тэжээллэг амттай учрах хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн. Хатуу умдаа шар айрагны дарвуулганд ч гайхалтай тохирдог. Дахианы далавч. NWC 346060. Бид Монгол Экспресс Экийн бүх дэлгүүрээс жинхэнэ брэнд бүтээгдэхүүнүүдийг танигдаад Бид Монгол цэгийн маань сонгоод захиад. Одоо бидний ярилцсан суугаа Чарльз том хотод нийтдээ 61 ихтэй сургуулиуд байдаг гэдэг юм байна. За түүнээс ганцхан одоо цэргийн сургууль танаас сургууль. За ер нь Америкийн цэргийн сургуульд хэрв оргийн дуртай хүнийг шууд илсүүлээд авчдаггүй. Нилээн шалгалж шүүлэг. За цаатлаар нөгөө хүний хувийн хэргийн хүртэл цаан шалгаж иж авдаг гэж дуулддаг. Чиний хувьд ер нь энэ сургуульд ороход өндөр бэрхшээл юу тохиолж байна? За бэрхшээл гэх юм бол надад байсан. Миний хувьд гэх юм бол би англи хэлний бэрхшээл байсан. Яг тэгэхээр би Монголд байхдаа англи хэлийг тэр болгоныг айгуу тэгэж удаан хугацаагаар сураагүй байсан. Тэгээ би энэ сургуультай холбоодох тосноос хойш надад чи заавал одоо SAT, ACT гэдэг одоо манай монголоор болохоор ерөнхий боловсролын шалгалт, дээрээс нь TOEFL-ын шалгалт, тэгээд за би өөр спортын хүн байсан болохоор надаас тийм нэг биеийн хүчний тийм дасгал авдаг цэргийн сургууль болохоор тийм болохоор надаас бол тэгж аваагүй. Тийм учраас би жоохон хэлний бэрхшээлтэй байсан. Бусдаар бол гайгүй байсан. Цэргийн сургууль гэхэлэр хүмүүс чинь бас тэгж боддог шүү дээ. Өндөр биеэрхүү их сайн бэлтгэлтэй залуучууд байдаг. Өөрөө ч харахад бол дээр тийм ээ намхандуу ер нь энэ класс одоо голдогч гэдэг юм уу тийм ээ нийцэхгүй байх тохиолдол байдгүй. За тэр тодорхой заасан хэмжээ бол байгаа. Гэхдээ гэнэ яг бүр хитрхи тийм намхан юм биш бол гайгүй. Тодорхой хэмжээний заасан. Тэгээд дээрэс нь мэдээ цэргийн сургууль учраас бид нар биеийн хүчний дасгал өдөр болгон биеийн хүчний дасгал одоо тэгээд тэр цэргийнхаа бэлтгэл сургуульд тэгээд бас тэр бол тийм бас хөнгөн эд биш. Тийм учраас бас тэр болгоныг өөрөө давж чаднаа. Тэгээд өөрөө өмнөө зориг тавьсан хүн л одоо ер нь наашаа орж байгаа даа. Тэгээ одоо ингээд сая сурж байгаа хугацаанд бол бас зарим нэг ганц хоёр тийм хүүхдүүд гарсан л та. Ингээд замын дундаасаа шантраад буцах гэх юм уу те. Гэхдээ ер нь бол өмнөө зорилгоо тавьсан хүн бол ямар ч бас бэрхшээлийг даваад ингээд туулаад явчихдаг юм байлээ. Монголд одоо цэргийн сургууль сурж байгаа оюутнч гэдэг юм уу? Нэг бол цагдаагийн академид сурж байгаа оюутнууд намар бүхэн болдог карантин гэж ярьдаг шүү дээ. Тийм зүйлээс их бэрхшээдэг тал байдаг. Ер нь Америкийн хэдэн улсад цэргийн сургуульд ямар хөө гэдэг юм бол одоо та нарыг бас яг тэрүүн шиг карантинд явуулдаггүй. За нөгөө талаасаа бас кино үзэж байхад ингээд Америкийн цэрэгт их дарамгуйлал тийм ээ. Одоо цэргийн офицерууд нь цэргүүдээ ингээд загнах тийм зандрах иймэрхүү зүйлүүд их ажиглагддаг зүгээр киногоор бид нар тэгж хардаг шүү дээ. Тэр яг амьдрал дээр одоо цэргийн сургууль ямар хөө. Тийм карантин гэдэг байгаа. Энэ нь болохоор яг энэ Америкийн цэргийн сургууль болохоор 7 хоног байдаг юм л. Тэр нь болохоор ерөнхийдөө бас айгүй их тэгж одоо тэр хүмүүсийг төвчээрийн шалгасан тий. Ингээд тэр биеийн хүчний дасгалыг хийлгэн дээрэс нь тэр 7 хоногтой бол өдрийн 24 цагийн нэг 2-3 цагт нь л унтуулна. Бас үед нь ингээл яг таны хэлсэн шиг тэр кинонд гардаг шиг ингээл загин зандраад тэр бол яг л тийм байдаг. Америкт бол хүний эрхэнд хүнд гар хүрэх ёсгүй. Тийм тэд нэр гар хүрч чадахгүй. Зүгээр ерөөсөө л нүүрэн дээр ингээл тулж ирээл ингээл эсэн шидээр хараагаал загнаал ингээд айгүй их тэгэж яадаг. Тэгэл гар дээрээ сонио хайхад тийм их биеийн хүчний дасгал их хийлгэн. Гэхдээ миний бодлоор энэ цэргийн сургуульд ингээд сурж байгаа хүнийг дараа нь төгсөөд ингээд ажлын салбарт гарахад одоо хүний үг даах тэгээд ер нь одоо тэсэр төвчээр суулгаж өгдөг юм болов уу гэж бодсон. Ер нь дадлахын хугацаанд та нарыг ямар нэгэн одоо дэлхийн халуун цэг дээр болж байгаа үйл явдал одоо дайнд ажинд тийм ээ Афганистан ч гэдэг юм очиж дадлах их тийм байдгүй. Яг одоо ингээд Америкийн одоо цэргийн юутай одоо за армигаар гэж ярангууд Америк US армитай ингээд гэрээ байгуулсан тийм оюутан одоо манай сургуульд байгаа. Тийм нэлээд олон оюутан байгаа. Тэд нэр одоо яг энэ зуныхаа амралтаар ингээд энэ тентгийн одоо улсад очиж тийм дадлага олон улсын тийм
юутай цэргийн ажиллагаатай ингээ хамтарсан юугаар явдаг юм байлээ. Америк терроризмын эсрэг гэх тийм ээ 90-ад оноос хойш хэрэгтлээ шүү дээ. За тэр ч утгаараа цэргийн албанд ер нь гадны хүмүүст ингээ авахтай их хянуур байдаг болцсон. За ялангуяа цэргийн сургууль бас хэлж байна. Азаас өвдөн 3 орн авч байгаа гэдэг бас бодлогын шинжтэй юм болов уу гэж бодож байгаа юм л да. Муслим шашинтай урнаас илсэн орон гэх юм бол аюулгүй бол татгалзах хариу өгөх юм уу? Энэ талаа. Нөгөө талаасаа бас хичээл дээр гадны оюутнуудад заадгүй хичээл гэж байна. Цэргийн нууц гэдэг утгаараа хагас хичээлүүдэд ордгоо ч гэдэг юм уу? За тэр шашин юуны хувьд гэх юм бол бас магадгүй. Ягаад тэгэхээр манай сургуульд одоо ингээд өчнөө бас улсаас ингээд гадаадын оюутнууд ирээд ингээд бас сураад ингээд боловсроод явж байгаа. Тэр дунд ер нь тийм мусульман шашинтай тийм хүн ер нь бараг байхгүй шүү. Ер нь би харж байгаагүй юм. Тэр болохоор бас тэр талаараа яасан байж магадгүй. Би сонсч байсан яг хаа бас надаас өмнө ингээд төгсөөд яасан бас тийм шашинтай ганц хоёр цөөхөн дүүн байсан гэж ярьд юм байлээ. Тийм одоо бол яг минь аваа сурж байгаа энэ тэр орлон байхгүй шүү. Тийм тэр цэргийн нууц гэдэг талаар одоо гадаадын оюутанд орохгүй хичээл гэж тэр бол яг зөвхөн тусгай тийм одоо цэргийн хичээлүүд юм уу тий одоо жишээ нь би тэр үйлчлээс одоо Америкийн US Army-тагаа ингээд гэрээтэй тийм хүүхдүүд бас сурж байгаа гэдэг. Тэр хүүхдүүд бас тусгай тэр цэргийн хичээлд бас тусгай ордог баг тийм ээ. Тэд нар нь мэдээж одоо яг улсынхаа ерөөсөө нарийн шинэ бүх юмыг л үзэж байгаа. Түүнээс биднэрт бол тийм нарийн юу орохгүй л ах л та. Улсын нууц гээд Is a blue shoots up through the stony ground. You thought you found a friend to take you out of this place. Someone you can lend a hand in return for grace. It's a beautiful day. Sky falls, you feel like it's a beautiful day. Цэргийн сургууль нэлээд хатуу дүрм журмтай байдаг баг. Ер нь танаа сургуулийн хувьд ямар хатуу журмууд байдаг вэ? Ер нь юу хийхийг хоригддаг вэ? Юу хийхгүй байхыг та нар зааварчилдаг вэ? Тийм, цэргийн сургууль бол гэдэг ер нь их юу л да. Дүрм, хууль дүрм их чангатай. Ерөөсө бүх юм цагийн хуваарийн дагуу явна. Бид нар одоо хоол ундандаа орохдоо хүртэл бид нар заавал одоо цэрэг болгонд чинь одоо манай Монголын цэрэг ч гэсэн яадаг одоо тоондоо ороод ингээд явна. Чагсаал ингээл бүгдээр бөөнөр бүх юмыг л одоо ингээд зэрэг хийцгээж бүгдийг л адилхан хийж ингэж явна. Мөн одоо манай сургуульд тийм одоо арх дарс тийм хүмүүс бол айгүй чанга хөргөлсөн. Тэгээд бусад энгийн сургуулиудтай адилхан ингээд тэр ингээд кампустай амьдарч байхдаа ингээд гарч орно гэсэн ойлголт ер нь баг багтай яг амралтынхаа өдрүүдээр ингээд өдрийн цагаараа гарч ингээд зүгээр хотынхон төв рүү орж тэ хоол ундын гэж найз нөхдөдөө тэгчээл бид нар заавал 11 цаг гэхэд яг тэр кампуст одоо байранда байх ёстой. Тэгээ хэрвээ ямар нэгэн бид нар буруу юм хийгээд одоо жишээ нь бид нар ингээд бүгд ингээд дөрөв товцтой хичээлдээ хүртэл дөрөв товцтой явдаг. Тэгэхэд бид нарт ч одоо ингээд тэмдэг ингээд бүх юм ингээд нэрийн хуудас юм уу ингээд бүгд байдаг. Бүх юм ингээд чигэд ингээд цэвэрхэн бид нарт хүртэл одоо энэ цэргийнхаа цамцыг яад эндүүдхийг хүртэл бид нар зааж өгдөг байхгүй ийм зураас гарах хэрэгтэй гэдэг бүх юмыг бүр нэгдүгээр курст нь болохоор бүх юмыг ингээд нарийн нэгдүгээр курстөө бид нар одоо офицеруудтай бол бүгд таарсан одоо дээд курсын хүмүүс болгонтойгоор ингээд мэдлэх хэрэгтэй ингээд мэдлэл явах хэрэгтэй тэгээд бид нар чинь нэгдүгээр курсын хүмүүс бол явдаг тусгай замтай байдаг байхгүй тэр зам нь гэх юм бол ийм нарийнхан зам тэргээр бид нар одоо айгу хурдан ингэж алхаж явах хэрэгтэй. Тэгээд одоо 1 2 3 4-р курс ингээд юу байгаа шүү дээ. Тэгээд одоо курс болгон одоо ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн тийм одоо өөрсдийн гэсэн тусгай дүрмтэй. Яг хоо цэргийн сургуулийн бол эхний жил одоо жоохон хамгийн хүнд жил нь байдаг. Тэгээд бас цаашаа бол гайгүй дээ. Тэгэл Америкийн цэргийн дүрм товцсон үнэхээр эсвэрлэг шүү тийм ээ. Та нарыг одоо дүрм товцсон өмсөд гудамжаар явхад Америкчууд баярлснаа илэрхийлэх тийм ээ. Тийм тохиолдол зөндөө гарах уу? Гарна. 7 хоног болгоо ингээд парад хийн,
жагсаалтайгаа ингээд айгүй сүртээлтэй. Тэгээ онгод хүмүүс тэр хотын хүмүүс айгүй их ирж үздэг. Заримдаа ингээд бид нар бас хотын төвөөрөө ингээд одоо манайх ч одоо нөө Америк иргэний дан хэлсэн яг тэр газар. Тэгээд одоо нэгдүгээр курсынхаа ингээд яг нэгдүгээр курсээ төгсөх жилээ ингээд бид нар хотын төвөөрөө ингээд алхдаг байхгүй бөөнөрөө цэргийн уцтайгаад ингээд чагсаал хийгээд алхах нь тэнгууд хүмүүс нь алгадчихшаал. Тэгээд бас яг зүгээр чөлөөт цагаараа ингээд амралтынхаа өдрөөр хоол унд идэх гээл ингээд бид нар гарахтаа хүртэл ингээд дөрөв туцтайгаа гарна. Тэгээ гарангууд хөгшин хүмүүс нь ялангуяа ирээл ингээд гар бариад манай улсыг хамгаалж байгаад баярлаа гэж гар бариад айгүй ер нь Америкийн тийм хүмүүс цэргүүд цэргийн хүмүүс айгүй хүндэлж ингээд тий айгүй хүндэлж айгүй тийм хүндэтгэлтэй харьцдаг. Тэгээд хүмүүс айгүй их тэгэж гудамжаар явахад хүртэл зүгээр л таньдаг шиг айгүй халуун дотноор хүлээж авдаг. Тэгээд тэрний ер нь их сайхан санагддаг л да. Чи түрүүний хэлжсэн зуныхаа амралтаар биднийг ер нь гадаадын оюутнуудыг бол ингээд амраад нутг руу авч болтгоо гэдэг байсан. Энэ зун юу хий? Яаж амрав? За энэ зун хичээл амраад Вашингтон DC ороод тэнд зуны амралтаараа ажил хийгээд хүчнээ сайхан монгол хүмүүстэйгээ танилцаад хүчнээ сайхан хүмүүстэй танилцаад тэгээ ажил хийгээл тэгэл амрах шивтэй. Зун бол их сайхан амарсан. Өөрөө яг наадмын үеэр Вашингтон DC байсан юм шиг байлаа. Бүх юм барилдаа. Үнсний хөрнөх барилж байгаа. Тэгээ бас эр хүн юм чинь бас нэг эр хүний хиймэр гээд Вашингтон DC орчмынхаа монголчуудын наадманд барилдаад үзүүлсэн байгаа. Тэгээд яг үнсээр нэг тэр болгон барилж байгаа ч гэсэн үнэхээр сайхан юм билээ. Ингээд сайхан ингээд монгол гутлаа өмсөө, зодог шуудгаа өмсөө тэгээд монголчуудтайгаа ингээд сайхан наацсан. Тий. Юуны өмнө намайг өсөж хүмүүжүүлж эдийн зэрэгт хөрс одоо хамгаа сайрт аав ээж гэр бүлийнхэн хамаатан садан намайг үргэлж дэмжиж явдаг одоо манай найз нөхөд байна. Хүчнээ сайхан ах эгчнэр байна. Бүгдэнд нь одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Хөөн найз нь дүүн ингээд энэ чинь сургуульдаа сайн сураад ингээд өөртөө хэрэгтэй гэсэн бүх юмаа ингээд аваад эх орондоо хэрэгтэй болоод удахгүй очноо гэж хэлээ да. Ингээд нэмэлтдэг үстэй. Тэгээ мөн одоо би өөрөө үндэсний шгшөөгт Монгол Улсын чөлөөтлийн үндэсний шгшөөгт байсан. Мөн одоо бүх миний дасгалжуулагч багш нар мөн найз нөхөд одоо багийнхаа хамт олонд одоо спортын өндөр амжилт хүсье. Америкт ийм цэргийн сургууль сурах хүсэлтэй бас залуучууд бас байж магадгүй. Тийм учраас хэрвээ өөртөө ингээд хүсээд ингээд яах юм бол өөртөө эрүүл хайгуул сайн хийгээд бүр болохгүй бол бас бид нар одоо энэ сурч байгаа хугацаанд бид нартай холбоо бариад ингээд яах юм бол бид нар бас тодорхой хэмжээгээр өөрсдийн чадах хэмжээгээр бас туслаад яг аль болох олон монголчууд цуглараад өчнөө ингээд өөрсдөө хэрэгтэй одоо мундаг мэдлэг боловсролтой болоод эх орондоо хэрэгтэй болоод яж бол бас Монголын маань ирээдүйд бас хэрэгтэй болоо гэж боддог шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Ингэж ирээл яасан чи ингээл юурын дээр тулж ирээл юм уу Монголын тагнуул ингээл наагч ингээл Монгол гэжсэн мэдэхгүй байсан. Тэгэл ихэнд чи юм уу хиттийн тагнуул магнууд гээл ингээл өст доргоо үрж байгаа юм чи. Тэгэл шүдээ зуугаад өнгөрдөг байсан. Тэгэл сүлдээч тэгэл би ингэж яаж болохгүй хүн амьтандаа муу туслахгүй тэртээгүй цэргийн сургуулийн дүүрэмтэй ингэх хэвээр би ч гэсэн одоо энэ жил одоо эргэл нэгдүгээр курсынхнаа би одоо тэгэл загнаад